Чи нэг амар машин үзүүлээ гэсэн чинь машин биш онгоц юм шүү. Энэ Дээд мэдг нь яах гэж байгаа энэ авч байгаас ваалн өндөр авлаа. Зураг авалт ханаас эхлэхээ. Ер нь ингээл эхэлсэн шүү өгшөө. Нэр эхэлсэн удаа юм уу? Тий. За өглөөний мэд. Өглөөний мэд. Нэр эхэлсэн юм. Эхэлсэн. За түл одоо тэгэл нөгөө ярина шүү дээ. Тий. За окей. Тэгэхээр нэг мэдрэхгүй хэдүүлээ. Тэгээ. Хэдүүлээ өнөөдөр уус ярилцсны дагуу юу юм аа? Энэ гоё машин унтсан байгаа болохоор ирж яваа цаг байна да. Тэрэлж рүү болоо. Зарим хүмүүсийн болохоор автомашин шинжилж сайжрахад их дуртай байдгүй байна л да. Ааха. Жишээ нь G-class ч юм уу те. Тэр G-class хүмүүс сайжрах хүсдэггүйтэй адилхан. Land Rover-ийн Defender загварт хүмүүс бас яг адилхан team сэтгэл зүйтэй ханддаг байсан байхгүй юу? Яг тэр яг нөгөө 1983 оноос 2016 оны хооронд зарагдсан. 2 сая гаруй шиг зарагдсан машин байдаг байхгүй юу? Дөрвөлжин шүү дээ тий. Бид нэрээ хэлдэг нь Yota шиг. Тэр загварт хүмүүс аягүй дуртай байсан байна. Тэр чинь 2 сая гаруй шиг зарагдсан. Гэтэл нөгөө 2020 оноос эхлээд тэр загвар чинь өөрөө ингээд шинжлэхэд он золоо амарсаатартай тий. Хин амарсаатартай чулаахгүй гартай тэг өсөө бүр монокок body буюу нөгөө араан байхгүй болсон тий. Тэгээ энд нь зарим хүмүүс аягүй дургүй байсан байна. Түүнийх нь нэг том төлөөлөл нь одооний Английн Ineos Group-ийн эзэн Jim Ratcliffe гэдэг хүнд аягүй таалагдаагүй. Яг тэр Land Rover Defender яг тэрүүгээрэл байх хэрэгтэй үзсэн байна л да. Ялангуяа англи хүн гэдэг чинь өөрөө учиртай гэж би яриад байгаа шүү дээ. Тэр англичууд өөрсдөө англи үндэстэн бол одоо юу гэдэг бусдаас илүү гэдэг тийм үзэл суртал 100 гаруй жилийн туршид байсан байхгүй юу. Түүнийг нь болох тэр Jim Ratcliffe буюу Английн 15 тэрбум доллартай одоо тийм Ineos Group-ийн эзэн бол Land Rover Defender-ыг хуучнаар авч удахыг хүссэн. Тэгээ зүгээрш нь хүссээгүй тэр үнэхээр чин сэтгэлээсээ хүссэн байхгүй юу. Тэгээд Land Rover Jaguar гэж компани буюу одооний Land Rover Jaguar брендийн одоо эзэн гэсэн үг шүү дээ тий. Компанид очиулзаад та хэд ингээд хуучин Defender-ээ ингээд special би ордер өгөө та үйлдвэрлээд өгөх боломжтой гэж асуухад Land Rover компани мэдээж үгүйгээ хариулсан. Тэнгүүд нь тэгвэл надад ерөөсөө яагаад хуучин Land Rover Defender-ийн бүх одоо technical data буюу те үйлдвэрлэх шаардлагатай бүх мэдээллүүд болон түүний хийжсэн бүх ажилтнууд байгаа. Тэднийг бүгдийг надад ер нь зараач гэсэн байхгүй юу. За. Тэнгүүд Land Rover компани үүн дээр мөн л адил таталцсан хариу өгсөн байна л да. Тэнгүүд нөхөр яасан гэхээр ерөөсөө болио. Өөрөө л хүсье. Өөрөө үйлдвэрлэе гэдэг үлдэр. Юу юм руу эргэл буцдаггүй шийдчихсэн байхгүй юу. Түүнийх нь төлөөлөл нь болох Ineos Grenadier гэдэг автомашины бид нар яг одоо унаа ярьж байна. Хизээнээс үйлдвэрлэж гисэн дэр нь. Энэ ерөөсөө 2022 онд танилцуулагдаад 2023 онд анх их худлаанд гарсан загвар байхгүй юу? Тэгээд одоо яг хамгийн анхны загварын бид нар унтсан явж байгаа гэсэн үг үү? Хамгийн анхныхын загварын бид нар унтсан явж байгаа. Тэгээд Jim Ratcliffe бол юу гэдэг нь зүгээр нэг юм хөөрөө баян гэдэг тийм хүн биш л дээ. Яагаад тэгэхээр Ineos Group түүний одоо үүсгэн байгуулсан Ineos Group нь бол автомашины тослогоо болон нефтийн бүтээгдэхүүний маш том магнат компани байхгүй юу. Дээр нь дахиад Формула 1-ийн Mercedes баг Mercedes-ийн баг шүү дээ, AMG баг. Mercedes-ийн багийг бүр томоохон спонсоруудын нэг. Тэгэхээр Формула 1-ийн AMG одоо Mercedes болон Ferrari ч юм уу Red Bull гэх мэт томоохон багуудыг нийт жилийн зардал нэг 150-аас 200 сая доллар гэдэг байхгүй юу? Америк доллар тийм өндөртэй зардал багийг ивентер гэдэг бол жирийн компаниудын хувьд бол ивент хийгээгүй боломжгүй зүйл дээ. Яг тэр чи хамгийн багадаа нэг 30 сая доллар, 60 сая доллар өгжиж тий 100 сая доллар хүртэл өгжиж тэр спонсор гэдэг юмараа ордохгүй. Тэгэхээр нөхөр бол өөрөө машины хувьд маш өндөр хоббитэй тийм хүн. Тэгэхээр Jim Ratcliffe болохоор яг энэ шинэ Ineos Grenadier гэдэг машина үйлдвэрлэхдээ болохоор бас гоё үйлдвэрлэхээ басж байгаа хоржоонтой гэх юм уу да тий. Зүйлүүдийг хийснийх нь нэг нь юу гэхээр за Ineos болохоор өөрхөн группийн нэр гэсэн шүү дээ тий. Grenadier гэдэг нь болохоор юу вэ гэхээр Англи улсын Лондон хотноо байрладаг түүний орд уртай пабын нэр гэхгүй юу. Тэр өөрийнхөө орд уртай пабын нэрээр машина нэрлсэн байж тээ. Тэгээ бас юм хоржоонтой. Тэгээд нөхөр машина үйлдвэрлэх яасан бэхээр би ерөөс он залуу яг Defender гэдэг жинхэнэ Defender би үйлдвэрлэнэ гэдэг байдлаар хандсан гэж рүү хэлж ирсэн. Тэр утгаараа яасан бэхээр энэ машиныг болохоор яг хийвэдүүтийн буюу нэгдүгээр маш муу зам зориулж ирсэн. Хоёрдугаар машина холын аялал зориулж ирсэн баггүй. Одоо үүдээ Ford Raptor, Dodge Ram TRX загварууд бол ойрын аялалч та тий. Ойрын зайд хурдтай явах
зориултаа энэ машин бол яг нөгөө холын замд утаа хэлээд зориулж хийсэн. Тийм үү тий. Тэр утгаараа автомашинд хамгийн сайн гэсэн зүйлсүүдийг авч хийсэн юм байна. Жишээ нь энэ ч өөрөө Английн брэнд гэж явуулчихлаа тийм үү? Энэс группийн брэнд. Мотор хороп ерөөдөө явахад ангиудлахаар Герман. Үйлдвэрлэгдсэн угсагдсан улс нь Франц. Тийм олон Европ машин багхгүй одоо яг Европ брэнд, Европ машин. Тийм очтой машин. Тэгээд энэ машины хувьд болохоор ерөөдөө надад нэг таалагдсан зүйл нь бол мэдээж автомашины үндсэн явахад ангийн бүтэц мотор хороп гэж хоёр төрлийн юм байгаа тий. Тэгээд мотор хороп болохоор миний дуртай сүүлийн үед онц яриад байгаа BMW-гийн M4 гэж загвар дээр тавигддаг нөгөө спорт тий. Би автомашины үйлдвэрлэгчдэр хоорондоо мотор хоропоо нийгэмдээ худалдах бол ерөөхдөө байдаг үзэгдлүүд. Гэхдээ хэний моторыг аваад байгаа гэдэг бол айгүй чухал байхгүй тий. Жишээ нь саяхан нөгөө Land Rover-ийн Range Rover загвар дээр бид нар өмнөх дугаар дээр хэлжсэн. Range Rover-ийн загварууд дээр бол BMW-гийн моторыг тавьсан бол тий. Яг энэ Grenadier гэдэг энэ шинэ машин дээр бол мөн адил BMW-гийн M4-ийн моторыг тавьсан. Тэгээд M4-ийн B58 гэдэг мотор шүү дээ. Тэр мотор болохоор айгүй лаг мотор. Болчондоо бол. Яагаад тэгэхээр Япон автомашин буюу одоо манай спорт машин сонирхогч залуучуудын хувьд бол хамгийн хайртай хөдөлгүүр. Бүр дээр дэлхийн автомашин сонирхогч нарын хамгийн хайртай хөдөлгүүр. Бүр дахиад онцлог хэлэх юм бол ер нь Япон улсын төлөөлөл гэж хэлбэц мотор бол хуучин 2GZ гэдэг мотор байсан байхгүй юу? 3 литрийн цуваа 6 цилиндртэй мотор. Supra-тер гэдэг гэсэн. Яг түүний next generation буюу шинэ цагийн 2GZ гэж нэрлэгдэж байгаа мотор бол одоо энэ машинд тавигдсан байгаа BMW-гийн B58 гэдэг мотор байхгүй юу? Тэгээд энэ машинд мотор нэг тийм лаг мотортой. BMW-гийн энэ мотор болохоор ер нь бол юу гэдэг юм? Нэг competition series-ууд нь бол шинэ S58 цуврал дээр 510 450 гэсэн морины хүчтэй. Яг энэ загвар дотор морины хүчин жоон буудаж гаргасан байлаа. Мотор хороп мотор нь бол яг тэр чигтээ BMW-гийн M4. Морины хүчин яг илүү нөгөө холын зам зориулаа тий. Илүү найдвартай байх үүднээс дээр нь шатуун зарцуулт хэрэглээгээ бодоод 280 морины хүчээр буулгасан байлаа л тий. Бас нэг зүйл нь хороп. За нөгөө хөдөө явах чинь мэдээж хороп хаална нэвдэн гэх бас хүн зүйлүүд байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ машин дээр нөгөө бас л муу адил BMW-гийн ZF гэдэг хороп тавьсан байхгүй юу? Тэгээ ZF хороп нь ямар хороп гэхээр BMW-гийн 7 серийн хамгийн том загвар дээр тавигддаг буюу 760 дээр загвар дээр тавигддаг хороп байхгүй юу? Тэгэхээр хамгийн сайн BMW-гийн хамгийн сайн хоропыг хамгийн сайн мотортой хамт аваад энэ машин дээр тавьчихсан байгаа. За түрүүний миний ярьдаг нөгөө инженерчлэл буюу үндсэн нөгөө явхадагийн бүтц юу гэж чухал те. Тэгээ сүүлийн үеийн автомашинууд бол бүгдээрээ гартаа олчихсан байгаа тий. Үйл хамаар тэнцэлтэй гэж ярьж байгаа. Болчихсон бол энэ машины хувьд болохоор урд хойдол нь тэрт чулаактай баг. Хөндлөн төмөртэй. Одоо яг чиний гар хөндлөн төмөртэй. 69 шиг тий. Чулаактай олчихсан тий. Тэгээд дээр нь дахиад энэ машины үндсэн арам байж шүү дээ тий. Нөгөө одоо шинэ гарсан Defender бол арамгүй гэж би яриад байгаа шүү дээ тий. Monocoque body бол энэ машин болохоор яг нөгөө хуучны ярьдаг арамтай байхгүй юу. Тэгэхээр Jeep машин гэж яриад байгаа буюу SUV гэж сүүлүүд нэрлэдэг очоод байгаа. SUV автомашины хувьд хамгийн чухал зүйл нь юу юм бэ гэхээр суудлын машинаас ялгаатай юм арамтай л байхгүй юу. Суудлын машин бол арамгүй гэдвэл SUV англи машин арамтай байдаг тий. Тэр утгаараа найдвартай батбух байдаг гэдэг юм чи тэн дээр явчихдаг байхгүй юу. Маш их юм дээр одоо төсөвтэй байхаар гэсэн үг шүү дээ тий. Бартаан дээр. Наан дээр л машиныг татлахаас нөө шавар цуусан багтан чирэл гарна шүү дээ. Тий. Арамтай машин бол арамаараа л татдаг болохоор ямар нэгэн байл нэгдүгээр юм л багтаа гардаг. За нөгөө юу машинууд чинь суудлын машинууд ч юм бол тэгэл хамаг Cooper body дээр хан зав шүү дээ. За дээр нь энэ арам нь өөрөө зүгээр энгийн арам биш шүү. Миний уншсанаар болохоор энэ арам нь энгийн машинуудын баг 35% илүү хүчтэйсэн арамтай мэд. Төмрүүд нь илүү хүчтэйгээр хийцэн. Тэгээ тийм болохоор мотор опон тийм сайн мотортой байх нь чулаактай байх нь тэнгууд энэ машины хувьд нэг давуу тал нь ихэр чирэг чадвар байгаа. Тэгээ энэ машины хувьд болохоор 3.5 тонн гэдэг бол ер нь 3.5 тонн гэдэг үзүүлэлт бол автомашины хувьд айгүй том үзүүлэлт. Тэгэхээр энэ машиныг унаад явж байгаа бол аялын чиргүүлүүд байна шүү дээ. Тэгээ энэ чиргүүлүүдийг чирээд явхад тохиромжтой байхгүй. Тэгээ миний мэдсэндээ саяхан нөгөө off-road travel компани шүү дээ. Нөгөө бидний алдартай нөгөө чойдог ах юм байна. Black Series гэж чиргүүлүүд байгаа шүү дээ. Эдний компанийн бас яг энэ Ineos Grenadier гэдэг машин дээрээс чиргүүл хийлгэж байгаа гэж би сонссон шүү. Тэгээ өчтөрөөс манай дээр ирчээд энэ машиныг сонирхоод явсан. За энэ машин Монголд яг хэдэн ширхэг байгаа? За яг машин одоогоор Монголд 10 ширхэг байгаа.
Урагшаа 7 араатай юм уу тийм? Урагшаа чи юу шүү? 8 араатай шүү. 8 байна тий. Одоо Тийм. солиод. Урагшаа 8 араатай ZF хороб. Энэ ZF хороб лаг хоробоо. Энэ хороб эвдэр гэж байхгүй. Тэгэхээр энэ машин чи өөрөө үйлдвэрийн баталгаатай үйлчлэгийн эрхтэй машин байхгүй юу? Тэгэхээр эвдэр тэмдэглэлээр сагаа зов хэрэг байхгүй. Тийм байна. Тэгээ одоо нөгөө зориултны юу вэ гэж сонирн байхгүй. Миний бодлохоор яг го би зүгээр миний ойлгосноор яг энэ мэдээлэл бол интернетээр байхгүй л дээ. Зөв нэг Land Cruiser Dalsera шүү дээ. Тий. Dalsera одоо ер нь жоо мяа болцсон. Яг зөв товчхондоо. Ааха. Нэг хэсэг бол Land Cruiser үнэхээр бас оргил үеинд байлаа л да. Ааха. Одоо юу гэдэг Land Cruiser-ийн Dalsera одоо өгшгөө мөхийн гэж явж илаа шүү дээ, тий. Тэгээ сая сүүлд гарсан Land Cruiser Dalsera нэг автомат хоровтой гарцсан. Наад тэр үнэндээ таалагдаагүй. Яг нөгөө нэг одоо Jim Ratcliffe-ийг яриад байгаа хүний одоо нөгөө тийм мэдэрсэн мэдрэмж гэх юм уу да тий. Нөгөө энэ машин бол энүүрэл байх хэрэгтэй тий. Dalsera одоо механик л байх хэрэгтэй тий. Гой механик л юм бүх юмуд нь байх хэрэгтэй гэж бодож идэл автомат хоровтой гарцсан. Тэгээ тэр нь автомат хоровтой загвар нь унаад явсан. Яг үндэ бол дүлгэнэд айгу муухай хэлтэй байна. Нэг таалагдаагүй. Хоёрт нөгөө Land Cruiser чинь V8 модулрууд одоо ингэж байхгүй болж байгаа байхгүй бас л. Тэнгүүт нөгөө Land Cruiser 70 гэж машин чи манад бас амар манайх хайртай машинууд нэг байхгүй монголчуудын. Яг нөгөө нэг холын аялалд нөгөө бүр нөгөө хүний очтгүй те. Бүр тэр газрууд руу явхад одоо би ч гэсэн өмнө Dalsera л гэж боддог гэсэн байхгүй юу. Чинь ялангуяа анаар ах бүтээр хооронд ярьж байсан. За хоёулаа яг ингээд те наба ингээд 10,000 км-ийн уртын аялалд гарыг ивэл чи ямар шиг сонгох вэ гэ те. Тэнгүүд хүн чинь нөгөө 5 тухаасаа илүү найдвартай байдал руу шилжиж байгаа байхгүй юу. Хэрвээ хотын хэрэглэнд бол хүн чинь найдвартай байдал биш 5 дахь руугаа шилжиж штэ. Тэнгүүд миний хувьд яг тэр нөгөө найдвартай байдлыг дутгасаа Dalsera л бодож байсан. За надад нэг V8 модултэй Dalsera хат би бол явчихна гэж бодож байсан. Тэгвэл энэ зүйлүүд мань одоо ингээ байхгүй болж байгаа. Тийм болохоор яг үүнийх нь орлого машиныг би энэ машин боо энэ Grenadier машин гэж дотроо бодож байгаа. Тэгээ одоо зүгээр яг үзье. Надад ер нь зэрэг орж ирээд харахад юу вэ? Нэгдүгээр нь автомашины хувьд болохоор хуунцар арьсууд ихтэй байгаа байхгүй юу? Тэг ингээ харахаар нөгөө энэ товчнууд байна штэ. Эдгээр нэг зөвөн байгаа штэ. Танкных юм уу, онгоцных ч юм уу те. Тэгээд дээгүүрээ бас чи дээшээ хар та. Ингээ баахан товчнууд байгаа даа. Харин тий. Тэгээд энэ талаар юу байна эднэр? За ерөнхийдөө түрүүн бас харлаа. Судалсан уу ч? Яг одоо өнөөдөр би яг одоо энэ машин анх удаага унаад үзэж байна. Яг ерөн зүгээр анзаараад харж байгаа болохоор нэгдүгээр энэ машинаар ус орно штэ. Тий. Шууд шүвшээд угаах юм байна. Автобусаар. За. Тэгж хийсэн байна. Яг тэгэхээр энэ машины ойлонгийн хөлний доор ямар нэгэн хевсэнцэр болоод ийм ус шингээх материал байхгүй байгаа байхгүй юу? Хунцар хулдаас материалтай гэсэн үг. Тийм учраас тийм зориултаа. Хоёрдугаар энэ овчууд болохоор яг юмцэн хэрэглээний функцүүд байна л да. За суудал халаах гэж байна те. Уурдаа шил цантах. За парны систем байна. Ер нь аяг юу энгийн байна заяа. Тэгээ нэг салоныхаа агаараас гадаас авах кондишн систем гэж байгаа даа. За яг энэ уртлын хянахуд надад аягүй таалагдсан. Яг нэг хуучны машиныг хянахуч нөгөө ямар нэгэн байдлаар аль нэгэн одоо юу чек инженер одоо ярихаар бол те хуучны лампууд асдаг байсан шүү дээ. Яг энэ дээр болохоор яг лампаар нь буцаагаад хийчихсэн байна. Надад энэ аягүй таалагдчихэ. За тэгээд дээшээгээ мэдээж дэлгэц байна те. Бас нэг Apple Play байх хэрэгтэй шүү дээ те. За энэ дээгүүр бас гоё юмуд байгаа даа. За. Дээгүүр болохоор арда шарвалтын систем байна. Уулын уруудахад хэрэгэлдэг нөгөө даунхил системүүд байна. За гэрлүүдийн тохиргоо байна. За дээр нь оффроуд мод энд хоёр гоё юм байгаа байхгүй. Яг энэ хоёр. Тийм бай. Тэгээ зүүн талд нь болохоор дифференциал. Бас мэддэг болсон шүү дээ. Одоо на юуны лээ алтны дэрэгт гуй шатны хичээл болж ин дөө. Урдлын дифференциал, арын дифференциал заалгах байна. Баруудлага нь бол өгшөө юу вэ? Оффроуд мод байна.
өндөрлөх юм байна өөрийгөө. Үгүй. Үгүй. Энэ болохоор нэг усаар гардаг мод гэж. Усаар гарахад хэрэгэлдэг мод байхгүй юу? За. За энэ дээр яг энэ хэсэг байна шүү дээ. Артлын хэсэг. Энэ болохоор юу вэ гэхээр нөгөө машиндаа нэмэлт гэрэл ч юм уу те. Цахилгаан хэрэгслүү тавина шүү дээ. Тэрийг тусад нь холбодог. Тусдаа ампертай. Энэ аяг хэрэгтэй байхгүй юу? Залгуурууд нь байгаа юм шүү дээ. Тийм. Чи одоо машиндаа винч тавина шүү дээ те. Винч ч юм уу, нэмэлт гэрэл, компрессор ч юм уу, хөргөгч ч юм уу ингээ холбоно шүү дээ. Тийм тусад нь хичээл өгчин. Нөгөө цахилгаан талаас ямар нэгэн байдлаар асуудал гарахгүй байхад тусад нь ингээ шийддэг. Чиний дээдлийн лүкчээс өөрх юм те. Үн марцсан байгаа шүү дээ. Энэ дээр ингээд нэг юм лүктэй байна. Урдлын хоёрдоо яг юм хоёр лүктэй юм байлээ. Тийм бай. Тэгээ над ер нь тэгээд ороо суугаад нэг яг тийм нэг military spec машин байгаа ч тий. Тий, ер нь айгуу тийм юу гэдгийг. Ингийн юм шиг хэрнээ. Бас супер юм байгаа даа байхгүй тий. Энэ нэг ийм ах нар байдаг шүү дээ тий. Амар үнэтэй брэнд өмсдөггүй заа юу гэж. Тий. Одоо яг нэг luxury брэнд болох тий. Одоо LV, Gucci, Dior ч юм уу тий. Тиймэрхүү брэнд өмсдөггүй хэрнээ нэг юм өмсчихсэн нэг юм савхин нэг юм гоё Германы бас нэг брэндийн савх байдаг тий. Тэгээ Ингээс гарч байгаа үзэг нэг айтайхан үзэг гараад ирдэг тийм үү. Тэгээ нэг юм нэг олон үг ярьдаггүй хэрнээ нэг жинтэйг нэг хэдүүг амнаас унгачдаг тий. Тэгээд хүнд юм мэддгээ гайхуулдаггүй хэрнээ нэг юм асуухаар бүгднийг мэдээд байдаг ах нар байдаг штэ. Тий. Нэг даруухаа хэрнээ гоё ах нар байдаг штэ. Тий. Яг тийм ах нэрээ машин байна зэ. Эдгээр гоё юм байлээ өрүүлэн дээр. За өрүүлийн зүүн талд болохоор cruise control байна. Хурд төгжигчтэй. За баруун талд нэг гоё юм байгаа байхгүй. За энэ хөгжмөө их багс болгох. За энэ ч яг. Энэ дээр гоё юм байгаа. Нөгөө хоёр төрлийн сигналтай машин. Тийм байна тий. Би нэг анх гайхаад нэг ундаг дугуурын зураг байхгүй юу? Энэ өрүүлэн дээр. Юу юм бол дарсан чинь ундаг дугуурын сигнал байгаа байхгүй. Зөөлхөн дуурж байгаа гэсэн тий. Яг тэр нөгөө зарим тохиолдолд нэг орон сууцны хотгон дотор явж байгаа нөгөө хүмүүс нөгөө хойноос нь сигнал чих гэхээр бас эвгүй те. Тэгээ анзаардаггүй шүү дээ. Тэнгүү тийм оног дуурын сигнал юм байна л да. Зөөлх. Энэ айгүй зүгээр юм лээ. Энэ бол нөгөө чанга сигнал. Тэгээ ийм хоёр төрлийн сигналтай юм байна. Энэ зүгээр яг айгүй гоё юм. Кул ахгүй те. Баян хэрэглээд авахгүй ах л та. Тэгтээ зүгээр айгүй гоё кул санагдсан. Ер нь ах манад бол их хэрэглэгдэн л дээ. За энэ машин дээр энэ доогуур нэг юм байгаа. Энд нэг юм хоёр сони юм холилдсон байгаа даа. Харин энэ одоо BMW яваад байгаа. Энэ яг BMW-гээр нөгөө Z4-овч ирчактайг ороод ирсэн заяа. Гэсэн чинь энэ тал нэг юм амар механикал юм байгаа байхгүй юу? Тий. Тэгээ юу вэ гэсэн чинь нөгөө хүндрүүлч залгадаг. Хүндрүүлч бол дифференциалаа залгах юм бэ? Төвд дифференциал. Залгах юм бэ. Тэгээ энэ болохоор уул надад юм таалагддаг. Яг хуучны заяа. Ингээд татж байгаа татдаг. Одоо чи манай аавын машин бол яг ийм л байдаг гэсэн байхгүй юу? Хүүхд багт. Тэгэл яг нөгөө шавар руу орно штэ. Эсвэл нэг юм уул руу гарах гах ч юм уу. Яг нэг юм бата руу орох юм аав те зогсож байгаа л араагаас болж байгаа л яг нэг так гэж залгаал. Тэгээд араандаа гэж гардаг гэсэн аахгүй. Тэгсэн чинь энд нэг юм он залуу юм гараад ирцэн. Тэгээд энэ хоёрын жоохон авцалдаан жоохон мяа санагдсан яг өмнө хэлэхэд. Харин надад бас яг тийг санагдаад. Одоо яг энэ шиг юм гоё old school байвал гоё ахгүй те. Хуучны стайлтай. Тэгвэл энэ нэг юм жоохон он залуу. Тэгээд яач нөгөө хороптойгоо хамт л ирээл. Энэ механик хувилбар гэж байдаг юм бол байхгүй те. Тий. Механик хувилбар байхгүй. Харин түүнийх нь оронд нөгөө миний түрүүний хэлсэн Z4 гэж байгаа. Амар хороопын лав төгсөн байна шүү дээ тий. Мотороор энэ машин дээр бол ястай ярих юм байхгүй. Түрүүн бас хэд хоног бас уншаад судлаад явж хахад явгдэнгийн системүүд надад аягүй таалагдсан. Үнэхээр бас бакис юм бил. Хоёрдугаарт энэ машин газраас одоо харахад нэг том машин биш байгаа ч тий. Нэг энэ бидний мэдгээр бол Wrangler хэмжиг тий. Wrangler шахуу харагдаж штэ. Тэгэнгүүт газраас илүү хүртэл цаана стокер аягүй өндөр юм байна. Жишээ нь Land Cruiser чинь 21 см байдаг үү. Газраас илүү хүртэл цаана би 3 гэж магадгүй шүү заяа. Энийг 24 юм байл ямар ч гэсэн. Илүү өндөр юм байлээ л дээ. Тэр жижиг юм шиг гэрнэ аягүй шалдаас аягүй өндөр. Тэнгүүд давуу тал нь бас нөгөө талаар үндсэн автомашины бүтцэн их гоё. Хүндийн төвөнд доор нь. Тэр нь аягүй таалагдсан. Тэгэхээр нөгөө найдвартай байдал гэсэн үг шүү дээ тий.
ийшгээ тэрэлж рүүгээ гачууртаараа тэрэлж давна шүү дээ. Тэгэхээр сөөхөн нэг уулын өксөр уруугаар явчихна л та. Эд даваа эдгийн тэр даваан дээр нэг үзчихээ те. Тэгнэ. Энэ жоохон хатууд юм байна те. Ер нь тий оффроуд машинууд нэг чулаагтай машин чинь сул тал нь хатуу. Гэтэ энэ дээр нэг зүйлийг шийдсэн байлаа. Өмнөх нөгөө бус дижиталын машинуудыг том чулаагтай машины ихвчлэн хойдолтой нөгөө номтой байдаг шүү дээ. Тий. Тэр зүйлийг аваа ицсэн. Бүрштэй юм билээ. Тэгэхээр харьцангуй ер нь зөөлөн явдлаа доорно чулаагтай гэхэд. Бидэс нэг жарис сэгсжүүлж явж яснаа мэдхгүй те. Одоо нэг жоох Надад бол хангалттай зөөлөн явдалтай байна. тийм бай тийм. Одоо ойлонгийн унж байгаа машин байна шүү дээ. Энэ яг цоошин ингээд одоо юу гэдэг тестгтэйгүү машин биш юм байна л да. Яасан тэр өнгөрсөн жил нэлээд том тестэнд явж исэн. Тэгээ хоёуланг яг одоо энэ унж байгаа яг энэ машин бол саяхан юу руу Завхан аймаг руу явчихад ирсэн тестэнд. Нийт одоо 7000 гаруй километр явчихсан. Тэгээд тийм ба ш. Тэгээ манай нэг энэ шаах манай нэг үйлчлүүлэгч байдаг юм а. Бас яг энэ албан ёсныхын дилер байгаа шүү дээ. Энэний үйл ажиллагаанд ордог хүн маань. Чи наава чиний унаад үзээчгээд. Тэгээ тэр нөхөд айгүй таалагдсан байна л да. Тэгээ тийм болохоор намайг чиний унаад үзээч. Өнөөдөр чамдас ямар хөө байна гэд. Тэгээд өнөөдөр чи гадаачтай гоё юм дөө. Нэг өксөх уруутах нэг бяцхан тест хэлдэг шүү дээ. Тэглээ. Яг бичлэгэн дээр бол яг нэг тийм амар харагдахгүй. Гэтэ ер нь яг боддоор харахад бол яг амар байна л да. Ер нь бичлэгч нэг юм камерны нэг юу гэдэг хүний нүд камера өөр л яг тэн дээр гардаг юм билээ. Хэд огцом өксөөр хэд огцом уруу те. Камер дээрээс харагддаг, анзаарагддаг. Сая бол яг өндөө бол би дотоож байгаа эвгүй мэдрэмж авлаа. Гэхдээ нөгөө иймэрхүү тохиолдолд сүүлийн машинч амар болсон шүү дээ. Энэ нэг товч байгааз одоо энэ нэг даун хийлгээ явчихсан. Энэ нэг уулын уруу буухад ялангуяа цастай альтергатай үед автомашин буухаараа одоо энийг энэ системгүйгээр энгийн үед буухаараа хальчаад байдаг байхгүй юу? Уруу тал руугаа. Хальчдаг гудагчаад байдаг байхгүй юу? Даун хийлгээ асаачих юм бол нөгөө машин хүн өөрөө хөлөө тоормсдог шаардлагагүй байхгүй юу? Хаас тоормсон дээр машины хурдыг өөрөө тааруулаад өөрөө буугаа явчихдаг. Тэнгүүтээ дөрвөн дугууны ABS систем биш үү? Дөрвөлөө тусдаа өөрөөр ажилладаг. Тэгэхээр хүн аюулгүй аюулгүй илүү найдвартай дуучдаг. Чи сая ер нь яг тэрүүгээр нь дуусна тийм. Тийм би буухтаа бол яг даун нийлийг ашиглаад бус. Тэгээд сая чи тэгэл хальтын хүн дээр бол аюулгүй байлаа шүү. Тэгээ дугуй бол айгүй хөндөрж байна. Тий. Тэгсэн хэдий ч дауны систем байгаа болохоор асуудалгүй. Тэгээ яг гоё ажиллаж байна уу? Гоё. Ер нь яг дауны систем сүүлийн машинд байдаг л опшн л доо. Халтаргаатай, гулгаатай, намагтай ч юм уу те. Яг нэг юм ороогоод нэг урууддаг хэсгүүдтэй машинаа доошоо гулгачих гээд байдаг байхгүй юу? Тэр тохиолдолд дауны систем айгүй амар идэг. За би ерөөс энэ машиныг харьцуулж хэлгээвэл одоо манайхны дуртай
Land Cruiser V8 70 сэрүүд нь шүү дээ. Тий. Тэрэндээ харьцуулах юм байна л да. Яг үндэ. Тэгж иччээрүүд айгүй зүгээр юм байна. Чи энийг G class-тай харьцуулбал утгагүй асуудал байхгүй яа. Тэгэхээр чи анханасаа нөгөө тий автомашины үүсгэн байгуулагчаар брендийнх нь үндсэн онцлог нөхөр хийвдүүд тийм муу зам зориулсан, урт айл зориулсан шүү дээ. Тэгэхээр яг өмнөх загварын Land Rover болоод юутай Dacer-тэй харьцуулах юм бол айгүй бодиттой юм байна. Тэгээд товчхондоо айгүй зөөлхөн явдалтай байна. Тэгээд дифференциалын ажиллагаа гоё ажиллаж байна. Сайн дээр дэшээ өгсөн шүү дээ. Тэр яг үнэхээр бас хэцүү байхгүй юу? Одоо Dacer ч юм бол 100 одоо механик машин бохгүй зарчмын үед. Тэр мөдгөө бол нөгөө дифференциалын ажиллагаа дээр нэг гоё ажиллаж өгч чаддаггүй. Заавал нэг бол өглөөд болчдөг тий. Яг машинууд бол надад айгүй гоё. Дифференциалын систем айгүй гоё ажиллаж байна. Гоё шүү. Тэг чи харж байна уу? Ингээ явна штэ. Явахад машины хаалгууд нэг дуу орж ирэхгүй байгааз. Тийм байна. Нэг шажинах ч юм уу нэг сул дуу байдаг штэ. Одоо бид нэр ачаал дуурж байна. Тэг энэ нэвлэлтээр бид нэр камерын хэслүүд дуурж штэ. Одоо ингээ мэрлээ тий. Тий. Тэгэхээр энэ машинд айгүй том давуу тал ихгүй юу? Юу гэхээр автомашин өөрөө энэ орж байгаа түүхийд биш хаалга үүд тэгээд энэ нугас те энэ эрзэнүүд маань өөрөө яг энэ муузан зориулсан болохоор ямар ч дуу гарахгүй байгааз. Тийм байна. Тэгэхгүй зарим машинууд чинь одоо нэг суудаад байдаг чинь Ford Raptor гэдэг машины хувьд болохоор хөдөө ингээд шороотой явахаар шорон зам дээр дахиад яваад гар нэг люк нь аим хурдан дуу ордог. Хоёр салаанууд нь ерөөдөө юм сэрчилсэн дуунууд аягүй ихтэй байдаг. Сайд хоёрын саний замуудаар эн чинь 7000 км нэг хөдөө явцсан машин. Дандаа муу зам байна. Дандаа муу зам. Бүр завхан руу явж ирсэн. Завхан руу явж ирсэн. Тэгэхээр сая гэсэн саний шорон зам орж байгаа ширүү ингэ явж штэ. Хаалгууд нэг ч дуурахгүй байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ аягүй сан таваа. Шороо орж ирэхгүй. Тий. Энд чинь өөрөө машины чанартай холбогдолтой асуудалхгүй. Тэгэхээр салооны битүүмч одоо үндсэн эдэнгүүд аягүй сайн ихсэн байна. Нөө дуу орж ирэхгүй гэдэг чи. Нэг үл явна штэ. За дахиад шорон зам руу гарах одоо. Опа. Dacer-үүдийг нөгөө зөүлийн явдалтай болох гээд хойдлоо номтой номын авч хайх гээд 50-аас 70 мянган доллар зарж хойно нэг юм өршөлтөө болдог байхгүй юу? Тэгвэл эн чинь үйлдвэрээсээ өөрөө яг тэр шийдлийг хийж гисэн машин гэсэн үг. Тэгээд баг мөнгө зарах юм байна тоноглол дээр. Тийм байна. Зэ. Фото авчихгүй. Аагүй байна. За тэгэхээр өнөөдөр түрүү чинь нөгөө машина дотордлаас нь шууд яриа явцсан. Гадналтын нэрээс яриаггүй. Тэгээд гадналаар нөгөө өөрхөн сэтгэлээ хэлье.
Тэгэхээр ерөнхийдөө харагдах байдал бол тийм жоохон этгээд классик шин чанартай. Юу их аргагүй Land Rover-ийн Defender загварын үндсэн шин чанарыг агуулсан машин гэж өмнө анх хэлж ирсэн. Тэгээд энэ загвар болохоор бидний унсан өнөөдөр унж байгаа загвар болохоор дотроо нь 3 төрөлтэй байгаа. Тэгээд хамгийн өндөр опшнд буюу одоо Land Cruiser бол VX ZX-тэй адилхан Fieldmaster гэдэг энэ хөлбөр нь байгаа. Тэгээд ялгаа нь юу юм бэ гэхээр хайшаа бууттай болоод нарийн суудалтай болоод опшууд нь ерөөдөө дагаа нэмэгдэж чинь. Тэгээд гадны загварын барт надад айгу таалагдж байгаа. Юу гэхээр айгу тийм юу байхгүй юу? Классик те. Тэгээ энэ уртлын гэрэл ингээ бөөрнгийн хуучны old school хэлбэртэй. Тэгээ энэ урт ойдлын гүпэр байна штэ. Урт ойдлын гүпэр энэ хөмсгнүүд нь хунцраар байгааз. Тийм ээ. Юу гэхээр нөгөө одоо үгүй жижигэн мод ч юм уу те өвс бот ч юм уу те одоо юу хичээдин те. Батан дараад явах нөгөө будаг халцран гэсэн юм байхгүй байхгүй юу? Тийм бол тэрүүн зориулж хийсэн. Хоёрдугаарт энэ нэг юм юунууд байгааз энэ нэг юм зам байгаад байгаа чимэглэл юм шиг те. Тий. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ нөхрүүдийг бүгднийг авч жагаад нэмэлт канистер ч юм уу тийм үү. Ингээ шавраас гардаг Max Trax ч юм уу нөгөө тоноглуудаа нэмж хийдэг байхгүй. Тэгээ энэ дээр эсвэл цүнх ч юм уу хийчихдээ юм билээ бүх нэмэлтээр. Тэгээ ачааны хувьд болохоор энэ бас юу байгаа. Энэ нэг юм давцсан одоо нэг юм бариул шиг юм байгаа даа шүү дээ. Эндээс болохоор дахиад нэмэлт юм одоо бэхэлдэг юм байна. Тэгээ энэ дээр эдрийн доотлолтой тус бүрд нэг 12 вольтын сокетууд гаргадаг. Түрүү нөгөө дотор талаасаа нөгөө тогоо залж саргадаг гэжсэн шүү дээ. Тэрийг энэ дээр ингэ залгачдаг. Энэ ачааг бол бид нэмэлтээр тавьсан бас. Энэ машинаас жоохон гоё болгоё гэдэг нэмэлтээр жоохон тоноглоод. Тэгээ Renault брендийн ачаа жоохон аксесуард нэмэлтээр хийчихсэн. Тэгээ ардлаа шатвал үйлдвэрээс ирж байгаа. За түрүүний хэлсэн урт хад гүпер нь угаасаа яг нөгөө хунцраараа. Тэгээ энэ бүр төмөр үз. Тийм бай. Тэгэхээр тэр Францын тог байна уу юу? Тэгээ энэ машины хувьд хэлсэнтэй түрүү нөгөө Ineos группийн захирлын машина хийлгэхдээ болохоор англи брэнд мэдээж гарал үүслэн. Герман явах гэдэг ангитай. Франц төгсөрсөн байхгүй. Төгсөрсөн компанийн нэр нь Хамбах юм те. Энэ компанийн нэр нь яг энэ Францд юм билээ л те. Тэгээд капотон дээр харах юм бол BMW Powered гэсэн үг байна. Тэр нэг зураас шиг юм байна шүү дээ те. Наарталт нь. Энэ үү? Тий. Энэ юу юм? Энэ болохоор түрүүний миний хэлдэг эндээсээ ч юм уу эндээсээ суурь аваад энэ хоёр хооронд холбдог байхгүй. Жишээ нөгөө юу гэдэг юм. Яг нөгөө оффроудын шавар бата замын одоо нөгөө хэрэглэлүүд нь шүү дээ. Татлах ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг юм. Багшнууч сүх хүрз одоо юу гэдэг яг нэг юм хэрэгтэй юм дээ шүү дээ. Тэгээд тэрийг нөгөө муухай болохоор чинь машин төрлөө оруулаад тавихаар чинь машин муухай болох гэдэг шүү дээ те. Тэр тохиолдолд энэ дээрээ нэмэлт цүнх тавиад хайрцаг. Тэр дөр зөвхөн оффроудын юм хийчих واخхой. Тэгээд хоёр талд нь хойлонд байгаа. Нөгөө талд нь магадгүй галтгооны жижиг хэрэгсэл хийж болно. Чи хаалга онгоолгоо хаадаа. Айгуу гоо чимээгүй мөлий те. Үгүй энэ тий. Энэ машины хувьд сонсож байгааз. Тий. Бүх хаалгууд нь бүгдээр амар битүүмжтэй. Тийм байл. Сая тэгээд ялангуяа бид нар ч хоёулаа ч бас унаад нилээн эвгүй замаар явлаа шүү дээ. Тэгээ бас чирүү явлаа шүү дээ. Тэгэхэд нэг ч дуу байхгүй байгаа салонд. Тэгэхээр үйлдвэрээс нэг сток дуу айгуу жижиг ирээд идэг шүү дээ. Тий. Тэгмээ одоо энэ болохоор илүү өөр дугуй тавьсан байна те томруулаад. Үгүй шүү. Энэ яг үйлдвэрийн сток дуу. Энэ үү? Тий. Одоо энийг болохоор бид нар дахиад энэ ч бас нөгөө оффроуд машин гэдэг чинь угаасаа хүн өөрхөн хэрэгцээнд таарч хоноглоно шүү дээ тий. Тэгэхээр эндээ яахын хөр мэдээж нөгөө өндөрлгөөнүүдийн тавиад те. Өндөрлгөөнүүдийн тавиад том дугуйг нь тавьчих юм бол илүү туулах чадвар сайжирна те. Тэгээд яг энэ дэр бас ярих юм нэлээд байгаа. Том дугуй нь бол хангалттай багтана. Уус тэг зориулж хийсэн байхгүй юу? Ерөнхийдөө дийлэг оффроуд зориулсан машинуудын нэг онцлог байдаг юм л да. Одоо Jeep Wrangler ч юм уу те. Land Cruiser Dacia ч юм уу те. Одоо өөр юу гэдэг загвар бүгдээрээ нөгөө дараагийн хэрэглээ дараачийн үйлдвэрлэл юм уу дараачийн томлын компани руу явна гэдэг үүднээс те хэрэглэгч энийг сайжруулна гэдэг үүдээс нь бодож нөөцтэй идэх гэсэн үг. Тэгээ анзаарах юм бол дугууны арк нүртэл урагшааг юм том байгаа шүү дээ. Тийм бай. Энэ хойшоо хүртэл том дугуй асуудал байхгүй. Жог өндөрлөө том дугуй тавьчихна. Тэгээ энэ snorkel байгаа. Энийг хоёр төрлийн snorkelтай ирж илээ. Одоо манай шоурум дээр чинь 3 байгаа байхгүй юм шиг чинь. Тэгээ Монгол ирэх нийт 10 ирсэн. Техник 3 нь маад байгаа. Тэгээ энэ snorkel нь болохоор 2 янзын төрлийнх байгаа. Энэ болохоор яг нөгөө шорооны snorkel гэж байна. Шорооныг одоо хойноос агаараа авдаг. Удаас ахмаа шороог орхно шүү дээ. Тэгээ ийм илүү хүндэт байрлалцсанаас гадна энэний битүүмж лаг юм байлээ. Тэгээ миний уншнаар усан дотор яг энэ хүртлэн зогсон шүү дээ. 15 мэ зогсоод ийм машинд
ямар нэгэн асуудал үүсдэг. Мотор нь ажиллаж илээ. Мотор хэвийн ямар нэгэн асуудал үүсдэггүй, ус ордгүй юм л дээ. Аа. Тэгэхээр 15 м гэдэг үзүүлэлт бол өөр айгу бас өндөр үзүүлэлт. Тэгэхээр сая унаад явж байхад бол ерөнхийдөө тухайн машинаас машины хувьд мэдээж яг миний хувьд олон мянган километр онд үтсэнгүү. Гэхдээ энэ машины хувьд болохоор яг одоо нийт 7000 км-ыг тест хийгээд явж байгаа машин. Саяхан бас баруун аймагуудаар нилээ яваад захны Олдон нэр хайрхан хүртэл орчоо тий. Яваад ирсэн машины хувьд. Тэгээд миний хувьд бол нэг одоо нэг сайн нэг Бартаацсан баар нэг 70 80 100 км л явлаа л да. Тэгээд мэдэрсэн зүйл нь юу гэхээр мэдээж яг яс чанарыг бол мэдэхгүй. Яг тэр нэг олон жил хэрэглээгүй машин тий. Мэдрэгдсэн мэдрэмж юу гэхээр энэ машиныг ер нь бол бак хийсэн байна. Айгу лаг хийчихсэн байна. Юу нөхөр сая тэр амар замаар хоёлоор нилээн жоо ширүү ингэ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр чулаагтай машин гэхэд амар зөөлхөн явталтай. Дээр нь дахиад битүүл маш сайн. Салууны хаалгууд нэг шажигнсан дуугаахгүй байгаа биз. Тийм ээ. Тэгэхээр энэхэдээ бас машиныхаа чанарыг илтгэдэг нэг үзүүлэлт гэхгүй юу? Тийм байна. Тэгээд одоо ирсэн юм чи ямарсан кофе гэж байна да тий. Гой газар ирчихлээ шүү дээ. Тэгээ манай ажлын гоё нэг юм да тий. За би ч нэг кофений сет Наадах чи бас артаал малн нас их. Энэ хардаа ийм байхгүй. Одоо нөгөө энэ запас дуугаа тавьдаг машин ардаа үрдэг машин хаалган дээрээ. Нөгөө G class ч юм хаалган дуу орчдөг байхгүй. Аха. Тэгсэн яаж шийдсэн бэ гэхээр энэ дэр нилээ сайжруулалтууд хийчих. Аль нь хаалга яаж онгоолгож. Жишээ нь ардаа энэ хуунцар шүү дээ. Тий. Одоо энэ бүр ийшээ гүз рүү нэвт орж байгаа байхгүй. Тэгэхээр доотлын хаалган дуу оруулахгүй үүднээс. Тэгээ нэмэлт хөгжөөнөд байгаа шүү дээ. Тэгээ дахиад нугаснууд байгаа тийм үү. Тэгээ эдгээр нөр нь хаалганд дуу ордог юм байна. Одоо хойлон запас дууг хаалгаа зулгаагаад байдаггүй. Тийм болохоор бас энэ айгуу давуу чанар. Тэгээ машин дээр бас гоё юмуд байгаа. Түрүүний би анх хэлжсэн нөгөө шавар шогоо болох юм бол энэ машин зүгээр усаа шүрс хийж байгаа шүү дээ. Тэгээ тэр утгаар энэ одоо өөрийнх нь үйлдвэрийн шалгахгүй. Ийм хевсэн зэрэг биш. Хулдаасан. Тэгээд энэ дээр болонгууд мэдээж нөгөө нэмэлт ачаан тавьчих энэсээ бэхлээ тавьчихна. За тэгээ энд болохоор гоё юм. Над энэ аягүй таалагдтыг. Опа. Зя. Набиш нэг юм кофений сүнхтэй. Өөртөө найл 3 4 жилийн өмнө биелсэн. Хоёр аяхтай хойдоч бас кофе унаа гэж байгаа шүү дээ. Энэ ширээн аягүй таалагдсан надад. Тийм үү тий. Яадгүй гэхээр нөгөө илүү дутуу хоол жишээ нь юу гэдэг хоол хийгээд идчих юм уу те. Жижигхэн цай хийгээд бэлтчихэл гоё кул ахгүй те. Яг жолооч урталт шүү дээ те. Хянах байхгүй газ. Тий, тийм байлээ. Тэнгүүт нөгөө автомашин бариад холын зам чи хөдөө гадаа ингээд урт удаан хугацаанд явах үед хүний нүдний даралт үүсдэг байхгүй юу. Яад өгөхөр нөгөө урталтаа аягүй тод гэрэлтэй хянах хараад яваад штэ. Тэнгүүт хүний нүд чинь байнга контраст ялруулаад нөгөө контрастаа салгаад явдаг. Хоолоор тэгээд тод бүдэг яваад хахаар хүн өөрөө мэдэхгүйгээр аягүй ядарсан байдаг. Тэгвэл энэ машин дээр энэ машины хувьд болохоор яг урталтаа хянахаа байрлалааг надад аягүй таалагдлаа. Тэгэхээр аягүй цэлгэр хоёрдугаар тийм шилэн нөгөө бидний хэллэгээр бол G class шиг л байхгүй. Тий. Яг уртал бүх юм харагддаг. Аягүй эвтэх. Тийм байлаа. Үзэгдэх орчин сохор бүс багтай гэсэн. Тий, яг тийм сохор бас багтай. Тий. Тийм байна. Опа. Зя өндөж гоё өдөр шүү дээ. Nice өдөр. Сайхан. Цагийг их удаа үлээлээ дээ. Тэглээд одоо өвлжингөө бас хүйтэн байлаа шүү дээ, тий. Манай олсч бас чардаалгадаг юм байна тий. За тэгэхээр ямар ч сан энэ удаагийн дугаар дээр Ineos Grandeur загварын Field Master буюу хамгийн өндөр опшнтой загвар нунж үзлээ. Тэгээд дотроо үндсэндээ 3 төрөл байгаа. Бидний сайн мэдэх Land Cruiser ярих юм бол VX ZX гэдэгтэй адилхан хамгийн өндөр опшнтой загвар байна. Тэг үндсэн ялгаа нь бол яг бай нөгөө арьсан суудалтай, хайшаа бууттай тий. Жогон нэмэлтүүд байгаа. Тэгээд энэ чи дотор 3 төрөл байдаг гэдэг. 3 төрөл байгаа тий. Тэг энгийн модель, дунд модель, дээд модель гэсэн үг шүү дээ зарчмын үед. Айлч машин үсэл тийм л байдаг юм дөө. Тэгэхээр юу вэ? За сая чи ингээд үндсэндээ нэг өглөө 5 өнгөрөөгөө 6 гэж гарахад одоо 11 цаг өнгөрцөн явж шít. Тэр үндсэндээ хэд юм бэ? 4-5 цаг хэрэг машинтай явлаа шít. Тэгээд мэдээж энэ машиныг бол юу гэдэг юм олон мянган километр ч юм уу те олон сар жил унж үзээгүй л дээ. Гэтэ анхны төрсэн сэтгэлийн хувьд болохоор юу гэхээр нэгдүгээр энэ машины хувьд таалагдсан аюугаа цул явталтай байна. Саяны одоо бид нар отоос гараад тэгчтэй шорон замаар явлаа шүү дээ. Тэгэхэд нэг салооны ямар нэг эд деталь дуурахгүй байна. Хоёрдугаарт битүүнж гоё байна. Ямар ч нэг шиг шорооч ож ирсэнгүй те. Сая харлаа шүү дээ ойлголт.
Гуравдугаарт хөдөлгүүрийн ажиллагаа ямар гоё юм. Яасан бэ гэхээр BMW-гийнхаа яг энэ машин дээр зориулаад хөдөлгүүрөө тавихтаа морины хүчин бууруулсан байсан байхгүй юу? Уул нь бол 450, 400-аас дээш 510 хүртэл гаргадаг мотор ихгүй юу? Стокоор стандартаараа. Тэгээ би яагаад 280 хүртэл бууруулсан бол гэсэн сая учир нь боллоо. Яасан гэсэн чинь жижигхэн турбо тавиад машин аюугаа жигдхэн хөнгөн явдалтай болгочих. Тэнгүүтээ том давуу тал болох бензин зарцуулт. Өглөө ойлоо наашаа гарах чинь банк дүүр бензинээ гарлаа штэ. Тэгэхээр банкны зүг баг хөдлөхгүй штэ. Тэгэхээр энэ машин хөдөө явахад нөгөө бензин дутагдалд орох асуудал айгу бага байх юм байна. 3 дугаар салуурын нэг ч идэ ингэ дуурахгүй болохоор битүүнч айгу гоё сайн хийсэн байна. Тэгээ энэ машин чинь нөгөө би өмнө хэлжсэн араам нь болохоор хүчгсэн юм араамтай байхгүй юу. Тэгээ нөгөө хүсэдэлсэн нөгөө нөхрийн хүсэдэлсэн Defender дээр бол шин загвар дээр нь араам байхгүй. Монокок бодит болцсон. Тийм давуу талтай. Тэгээд ер нь зүгээр хэрэглэгч нь хэн байх юм бэ гэдэг зүйл бодлоо яг машин дээр. Ер нь хин ямархан хүмүүс таарах юм те. Гэ бодохоор за манай чи 20, 21, 22 онуудад нөгөө V8 хөдөлгүүртээ далд суурлууд нэлээд тренд болохгүй юу. Яасан гэхээр Адбиасан дилерүүд байгаа шүү дээ Toyota-гийн. Энэ дээр болохоор V8 хөдөлгүүртэнүүд байдаг байхгүй. Тэгээд яг энгийн далд саярууд болохоор аягүй хүчмуутай. Ерөнхийдөө бас дээр хүйтэн байт юм байна л да. Тэгээ заавал манайхны бас машины сонирхтой хүмүүс дээр нөгөө бүр одоо нөгөө хүний хөл хүрээгүй те. Бүр тийм газар руу явдаг хүмүүс V8 76-ыг нь арабаас өндөр үнээр авчиж ирээд дахиад дээр нь хамгийн багадаа л 100 сая, 200 сая, 300 сая хүртэл тонголж ундаг байсан л та. Тэгээд тэр зүйлүүдийг хялбарчлалсан байна. Ерөөсө товчлчих. Яа тэгэхээр битүүмжин лаг байна. Энэ машины хувьд хүч хангалттайгаас илүү байна. Дээр нь хурдтайгаар аягүй тэнцвэртэй байна. Яа тэгэхээр анзаараа харсан бол хүндийн төв нь аягүй доороо юм байна л да. Нөгөө далд цувралуудыг өндөрлөөд явчих штэ. Одоо шинэ манайч хамгийн багадаа л 5 см өндөрлөнө. Дээр нь 10, 15 хүртэл өндөрлж байгаа байхгүй юу? Дугуй, үндсэн амарсатар гэдэг. Тэгээ явахаар нөгөө 140-с дээш явахаар өрүүлээ зааваад ингэж 2 гараараа түгжиж явахгүй бол аягүй эвгүй байдаг байхгүй юу? Энэ загвар дээр болохоор 140-тэй явхад ямар ч тийм асуудал алга. Тэгээ аягүй хурдан авчихна л та. Тэгэхээр нөгөө тэр суултууд шийдсэн байна. Хоёрдугаарт нөгөө за түрүүний миний хэлдэг нөгөө 20, 21, 22 хүмүүс чинь нөгөө одоо энэ V8 далууд бас жоон өөдсөн байхгүй юу? За бас удаа явахаар ядрах юм те. Хатуу явталтай шүү дээ. Хойно гүн суухын аргагүй шүү дээ. Гэл одоо хичнээн яаж тоноглоод бүр зарим нь ингээд нөгөө 50-аас 70 мянган доллар төлөөд артлын нөгөө номтайгийн бодож бүрштэй ингэж явах гэдэг тавиулдаг байсан байхгүй юу. Тэгсэн энэ загвар чи өөрөө урт хойно чулаагтай ирнэ. Хойно бүрштэй болчихсон. Тэгэхээр явдал аягүй зөөлөх. Тэгсэн чулаагтай машин гээ бодоод шорон замаар явахад нөгөө хүлээлт байгаа шүү дээ. За энэ иймэрхүү хатуу хахтай гэсэн. Тэр хүлээлтээс зөөлхөн байлаа. 69 шиг бодоод. Тэгээ ер нь даллахуул ухааны юм бодсон байсан. Ямар ч нэг юм як хийсэн явдал ерөөсөй байхгүй шүү дээ. Аюугаа зөөлөх явдалтай машин байна. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд бол одоо түрүүний хэлдэг нөгөө мөнгөтэй ах нар ингэж ярих юм уу те. Арабаас V8-ыг авчираад 100 200 сая тоноглуулдаг. Тэр хүмүүсийн яг дараачийн унах машин яг энэ Ineos Grandeur байх юм байна шиг дотроо бодож байна. Өөрөөр хэлбэл уртын аялалд те хит их бартаатай замд зориулсан тийм 5 дахьтай машин юм байна. Санал нэг байна. За тэгээд энэ удаагийн дугаар ямарс энэ хүргээ дуусгая. Тэг ирж яваа цаг байнас удахгүй автаартгана бас гадаад удаарсан бол ээжлээж бичлэгүүд юм. Тэгээ та бүхэн маань манай имжлэгийг үзээд хэрвээ тань таалагдсан бол мэдээж лайк шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд эн чинь бол бидэд аюу тум уран болдог шүү. Тэгээд автаартыг дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та энэ машины талаар бас өөрийн мэдих сонирхолтой фактууд хамт комментс дээр бичиж үлдээгээрэй. Тэгээд мөн дараагийн дугаарт ямар машин үзмээр байна. Мөн аль бичиж үлдээгээрэй. Тэгээд автаартайгаа хамт байдаг та бүхэндээ баярлалаа.